ихэд мэрэгчлэн байна. Цагдаа ерхий газар энэ битгий хэд гултаашгүй дарамт торгон шийдгээтэй байн татвараа дарамттай та нар түр захаараа яваад татварынхаа очиж бүгдийн нөөтийн өгүүлэлтэй захыг үл албасаа орсон чи ямар ч татвар өгөхгүй мөртлөө нөөцийн байранд өгөхгүй мөртлөө эцэр хүргэж байгаа гултаашгүй авчиад татвараар орж ирэл дарамтлна түүцэн дээр орж ирэл дарамтлна шударгалцдаг хэрэгжүүлэлтээс газраас асууя мэрэгчлэн мөн энэ дээр хамаарлаа тагнуул тэр нөө гайд ерхий газар улсад нөө бүгд байх хэрэгтэй байсан энэ тэгээ зол жаргал нийслэлээс энэ зол жаргал бас хэрэг хэрэгтэй байсан хулдааны талаар ярьж байгаа болохоор за энэ ерөн бол энэ хүнсний дэлгүүрийн жижиг дунд хулдаа эрхлэгчдийг бол энэ мэрэгчлийн цагдаа байн торгон шийдэгтэй дарамтлагдаг одоо энэ хоол үйлдвэрлэлээр ороо хоол идэх юм битээ болоорой гэж хэлж байгаа гинэ тэрнийг ямар их гоёор зарлж байгаа хулдаачдаас ороо дуртай барааг нь авдсан шүү дээ мөнгөний өгөхгүйгээр мэрэгчлийн л да цагдаагийн ерхий газар энэ дээр шударга хөрслөг хэрэглэгчийн газар хэлэг хэрэгтэй мөн хоёр тийм чэнжүүд амар даварлаа өнөөдөр энэ үндэсний үйлдвэрлэл болон энэ одоо цаашаага ингээ одоо эцэр хүргэж байгаа хулгайлалт бол ерөөсөө энэ бараа бүтээгдэхүүний чэнжүүдээс авч байна. Энэ чэнжүүд чинь хитгэн тэнгэрт халдсан юм гэж байна. Өнөөдөр гайдэр тэр бараа бүтээгдэхүүн орж ирээгүй Монголд өмнө ороод ирсэн бараа бүтээгдэхүүн ковидоор холбоотойгоор энэ бараа бүтээгдэхүүнийг тэнгэрт халдсан үнээр хулгайлалт өгч байна. Хулгайлалт нөгөөд нь аваад эцэр хүргэж 10-аас 15 татвар үнэ чи ингээд энэ нөө татвар өгөхгүй тэр татварыг чи бид нар өгөөд ингээд нэмээ зарангууд хулгайлалт муу нэгтэй болоод байна. Энэ дээр шударгалцдаг хэрэглэгчийн газар ямар ажил хийсэн? Он гарс. Ерөн бол оноос өмнө бол юу хийсэн? Энэ чэнжүүч тэнгэрт хадлал үнийг хэн зохиож байна? Яг үндэ үнийг хэн зохиож байгааг энэ мануфактурсан том компани буюу эсвэл чэнжүүд энэ үнийг зохион байгуулж байна. Энэ дээр тагнуул энэ гайд цагдаа ерхий газар яагаад ажиллаж болдгоо? Мөн мэрэгчлэн гайд ерхий газар яагаад энэ орж ирсэн бараанууд дээр та нар анхнаасаа хяналтаа тавиагүй орж ирсэн бараан дээр энэ ч болтгүй энэ ч Монгол улсын стандарт нийсгүй. Ингээд энэ хэд худалдааш үйлдвэрлэгчдийг яагаад дарамтлах юм бэ? Энийг болгох хэрэгтэй шүү дээ. Анхнаасаа тэр гайд хилдэн оруулах байх хэрэгтэй шүү. Өчнөө бараа бүтээгдэхүүн оруулаад ирсэн. Энийг зараа борлуулах гэхээр энэ болохгүй энэ стандарт нийцгүй гэж хоол үйлдвэрлэлээр янз бүрийн хамтлагч унаа. Энийг чи гайд дээр хийх ёстой байгаа зү. Хөөе мэрэгчлийн хэлтэйгээ тэнэс болсон болоогүй дэлгүүр захуудаар очиод хэд худалдаачдыг торгодог шийдэгдэг дарамтлагдаг. Хилсний над үздэг. Ийм байж болохгүй шүү дээ. Асуудлаас гараа. Ер нь бол энийг бол ерөөс энэ хулдаач үндэсний үйлдвэрлэгч бүүдэд ерөөсөө аргагүй. Яг үндэсний үйлдвэрлэлээ бараа бүтээгдэхүүн үнэтэй байгаа юм. Өнөөдөр хятадын бараа бүтээгдэхүүн яагаад хямдхан байгаа юм? Энд та нар өөрсдөө анализм үзсэн мө? Тэр баялагын бүтээгч гэдэг яриад байгаа улсад өнөөдөр Монгол хүн өөрөөсөө баялагын бүтээгдэхүүн төлөө явж өнөөдөр тэр үндэсний анхны тэр бүтээгдэхүүний чинь үйлдвэрлэлд хоног төхөөрөмжөж татвар аваад байгаа. Энийг татваргүй болох хэрэгтэй шүү дээ. Бүгдөө өөрсдөө үйлдвэрлэгч болох их бөөн татвар нэгдэг. Гайл дээр 20 цэр дээр очиж бөөн татвар өгдөг. Үүндээ тэр бичиг цаасны ажил хамгийн хоогийн. Өчтөр бол би үйлдвэрлэлд орлоо. Сая сумьяасны чинь оны өмнө хэлсэн нэг үгээд 74 зөвшөөрлөг хүчингүй болголоо. Давай та нар 1 сарын 1-ээс үйлчлэгээ эрхлээрэ. Очлоо. Хамгийн галын дүгнэлтийн шаардлагагүй тийм газар галын дүгнэлт яриад зогсож байгаа. Тийм улсуудад би юу ярих вэ? Үндэ л та нарын тэнгэр газар шиг төрийн байгууллагыг хийж байгаа ажилчид тэнгэр газар шиг зөрөөтэй.